Чулуун дорж идэг. Тэгээ Өвөрөнгө аймгийн Баянгол сумын хувь бол одоо Улаанбаатар хотод орж ирээд 20 гаруй жил ажиллаж амьдарч байна да. Манай байшин болохоор ойролцоогоор ерөнхийдөө 70 м квадрат. Тэгээд би яг өөрөөсөө нөгөө цэлгэр зайтай болгох үүднээс таазан бол нэлээд өндөр хийсэн. Таазныхаа өндрийг дотор талаасаа бол 5 м 40 см өндөртэй. Тааз өндөртэй байшин одоо цэлгэр сайхан боловч яг энэ хүүтний улирал манайх ч одоо нэлээд өндөр дээр байдаг газар учраас одоо жирийн энэ төв рүү буух үеийг бодвол 95-10 градусын илүү хүүтэн байдаг газар. Одоо агаарын бохирдол үнэхээр их байгаатай холбогдуулж одоо утаанаас арай зайдуу амьдрах шаардлагатай болсон учраас одоо ингээд арай эрүүл агаарт өнөөдөр ажиллаж амьдарч байна да. Байшингаа барихтаа л барихаасаа өмнө л хайбрид халаагуурыг хэрэглэнэ гэд ер нь сонгоод бодцсон өөрөө өмнө нөгөө ашиглаад хэрэглээд мэдэрсэн учраас сонгоцсон байсан тий. Анх эхлээд 19 онд нэг сурчлагаагаар Монгол гэрийн халаагуур гэд үйлдвэрлэж эхэлсэн зураг бичлэг хараад тэгээд тэрийг Монгол гэрийн одоо хамгийн танаа анх эхлээд үйлдвэрлэжсэн 100-ыг аваад халаагуурыг аваад тэгээ ер нь Монгол гэрт жишээлбэл одоо энэ шилэн байшин тэгэл ойр зур тавих боломжтой газруудаар тавиад 22 он хүртэл тэр халаагууртайгаа байсан тийм. Манай энэ байшин барихад энд нэг ийм сайхан хус том бүдүүн хус одоо ингэ ургасан байдаг. Энийг одоо яаж байшингаасаа одоо ингэж ургуулж амьдруулах уу гэдэг утгаар эндээ ингээд гонхондоо гаргаад энийг дээшлүүлээд ингээд энэ маань одоо ингээд бороо оронгууд энэ нөхрөө энэ дөрвөлж юундаа өөрийгөө усалцдаг. Тэгээ энүүгээр ингээд хийсэн. Энэ гонхондоо би их дуртай. Ер нь энэ шилэн гонхон дотроо одоо цасан шуургатай цастай бороотой үед одоо энэ сандал дээрээ суугаад ингээд байгалаа ажиглаад суух бол ер нь хэмжээлшгүй жаргал юм шиг надад санагддаг. Ачаал багтай үед одоо 5 хаалт авсан юм уу. Тэгээд 3-ыг одоо энэ 3 том цонхныхаа доор тавьсан. Нэгийг унтлагын өрөөндөө, нэгийг нойлын өрөөнд. Нэгийг энэ үүдний таамбар одоо үүдний өрөөнд нэгийг авсан. Одоо биелэн тавиатай. Гэхдээ бол тэрийг одоо нэг энэ хэд нь хангалттай халааж байгаа учраас үүдний хэсгийн бол халаагаагүй байж байна. Ямар нэгэн нармаа хатах агаар уурашуулж эсвэл юм байхгүй. Янзын гоё яг л байрны халаалт одоо юу шиг халаалт шиг тийм байдаг. Тэгээд хоёр тэгвэл тогны ашиглалтын зардал ер нь маш бага. Энэ бол ер нь анх эхлээл 19 оноос хойш хэрэглэснээс хойш би бол ганцхан тогны зардал бага гарч байгаа дээр л ер нь ихэнх сонголтоо би энэ дээр хийж байгаа. Баян сар дээр бол ер нь нэлээдгүй залгсан учраас ер нь 200 дотор 190 мянга гарсан харагдлаа да. За өнөөдрөөс эхлээд одоо ер нь эрс хүүтэрч чинь урд шин гэхэд ер нь 30 хүрж гарч онох шиг боллоо. Одоо ч гэсэн ер нь жавар гадаа бол дачгинж байна. Ер нь бол нэлээдгүй хүүтэн байж байна. Одоо энэ гадаа өнөөдрийн байдлаар одоо градус хэдтэй байгааг мэдэхгүй. Ямар ч байсан их л хүүтэн байна. Тэгэхэд одоо манайх дотор одоо хабрид халаагаар залгасан ямар дулаахан байгааг орж хэдүүлээ сонирхцгоё. Манайх бол одоо энэ өндөр таацтай байшинд ер нь хүмүүс ихэвчлэн энийг сонгож хэрэглүүл их зүгээр юм. Яг энэ халаагуурууд бол яг жижиг энэ 200 хондоо бол эднэрийг тавьсан, унтлагын өрөөндөө бас иймийг тавьсан. Тэгээ ер нь бүгдэнд нь ийм томыг тавих уу, яах вэ гэтэл хабридын залуучууд маань яг метр квадратыг гаргаад та энэ зонхондоо энийг тавь, энэ тэр өрөөндөө тиймийг тавь, энэ өрөөндөө иймийг тавь. Тэгээ тогны зардал ерөнхийдөө энэ халаагуурууд чинь шөнийн хөнгөлөлт ороод ер нь тэд ер нь макс нь тэд өвлийн үүтэнд өдөр шөнөгүй залгахад тэд бүр нарийн гаргаад бодоод өгдөг юм байлээ. Ер нь очоод байшингийн 6 барьж очоод ямар халаагууруудыг сонгохоо яг өөрсдөр нь зөвлөгөө аваад ямар халаагууруудаа тавиулчвал их зүгээр юм билээ. Хамгийн гол нь өвлийн энэ хүүтэн энд одоо дулаахан байх л жаргал юм да одоо тэгээд болно. Тийм учраас энд одоо бүх юм шийдээд ингээд хабрид халаагуураар одоо бүрэн тоногдсон гэх юм уу та тийм үнэн бүрэн тоногдсон болохоор одоо ингээд сайхан яг л байранд байгаа юм шиг л тастаа тэгэл бодволтой замцтай ингээд хэдүүлээ байж энэ та. Тэгээд энэ олон айлыг ингэж сайхан дулаан нөхцлөөр хангаж энэ байшингуудыг ингэж тогны зардал, ашиглалтын зардал багтай хуур ашилт өгөхгүй юм халаагуураар ингээд зохион бүтээгээд он дамжаад одоо жил ирэх тусам шинжилэлт загвар өөрчлөлтүүдийг хийгээд явж байгаа энэ хабридын залуучуудаа ажилд нь өндөр амжилт хүсье. Бид бүхэн 2019 оноос хойш манай халаалтыг хэрэглээд бидрийг уран зориг өгч дэмжиж явдаг ахын даа ирж
хэрхэн өвлжж байгаа талаар та бүхэндээ хүргэлээ. Ингээд та бүхэн сайхан өвлж өрөө. Beni geri bulun,